За мэдээ байцгаанууд гэхээр шинэхэн бичлэгтэй 5 тамаар энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ яг юу хийх вэ гэхээр одоо хавар ерөнхийдөө дуусж байгаа ч гэсэн мал төлөлсөөр байгаа. Ялангуяа үхэр тугалж байгаа. Тэгээд саяхан манай нэг үхэр туглаад тэгээд уураг бүрсэн байгаа. Уурагтай болсон. Тэгээд бас миктэй болцсон учраас хэдүүлээ анхныхаа албан ёсны ASMR-ыг хийх чинь тэр нь болохоор энэ хайж байгаа уурагны ASMR. Манай тэнд уусаг гэрийн тэнд бүр амар их байгаа. Тэгээ би зүгээр энэ дээр амар хурган ASMR хийчихдэг юм уу гэж бодсон байгаа. Тэгээд уураг бол одоо угаасаа дүнгиж тугалсан үхэрний сүү маш их уурагтай байдаг. Тэгээд уургийг ингээд процессэнд оруулаад гин одоо та нарт дүрсийг авч чадсангүй. Дараа нь тэгж яагаад харуулнаа ингээд тоогоон дотор халуун ус хийгээд тэнгуүтээ уураг юм нөгөө будаа агшаачны савн дотор хийгээд дээрэс нь ингээд таглаад ингээд бүр юм ямар ч агаар нэвтэрхгүйгээр ингээд ерөнхийдөө өндөг яаж болгодог вүлээ тэрэн шиг ингээд буцалгана. Тэгээ эцсийн үр дүнд ийм зүйл болдог байгаа. Тэгээд ерөөсөө уургийг бол хамаагүй ийш тийшээ тэр айлаас одоо тухайн үхэр тугалсан айлаас хамаагүй уураг гаргаж болохгүй зүгээр тэр айлд нь хүмүүс ирээд ингээд уураг муураг идэж болдог байгаа шүү манайхаа. Тэ. Тэгээд одоо энэ их уургийг угаасаа бүгднийг би бол идэнэ гэж байхгүй. Тэгээ бас тэнд бас байгаа л та. Тэгээ зүгээр хурган ASMR маягийн юм хийх гэсэн тий. Миктэй болцсон чинь гэдэг. Амар реклам тоглоно нөхгүй тий. Nice. Жинхэнэ Монгол үхэрний уураг гэдэг. Тэгээ манайхаа угаасаа хотод байдаг хүмүүс үзэж байгаа юм бол энэ нэг зүйлийг тайлбарлаж хэлэхэд энийг бол хамаагүй ийм тийм газар зардггүй. Тэгээ зөвхөн үхэр тугалсны дараахан яг ганц 2 өдөр нөгөө үхэрнээс гардаг уургийг нэгээд ийм болгоод тэгээд тэр айлд нь очиж идэхгүй бол ерөөсөө нөгөө үхэр үхээд ч юм уу юм янз бүрийн юм болдог болохоор ерөөсөө зүгээр уурагтай айлд нь ирээл идэнэ. Тэгээд гадаа мадаа идэж болохгүй зүгээр гэр дотор л идэнэ. Тэрийг анхааруулж яа тий. Уусаа их нь мэдхгүй л үү дээ. Мэдхгүйнүүдтэй л хэлсэн шүү. Тэгээд загнаад юм намайг. Энэ гэхдээ ASMR болох болов гэдэг. Яа бүр. Хоёрыг идэл бүр амар цатгалтаад наачаа. Яа. Ямар тач гэдэг чинь анхны хоргон ASMR ингээд дууслаа. Дараагийн ASMR тараг унаа бөөндөө. Тийм бас тараг бүрдсэн байгаа. Ядаргатай тий. Өмнө нэг тараг уусан л та гэхдээ тэр бол ASMR байгаагүй микгүй байсан. Одоо л миктэй болцсон. Тэгээ өшөө та нарт ярьчихлаа. Зунаас бол тэгэл сайхан бүр ааруул тий ээзгээ зүудэндөө их юм болно. Тэгээ зунаас би яаж ааруул хийдэг вэ гэдгийг харуулна. За юм би чадхалтаад байна. Энийг дараа нь иднэ. Бидний ASMR энэ хүрээ дууслаа. Тэгээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Бас комент өчиж үлдээгээрэй. Тэгээ туудахгүй дараагийн бичлэгээр уулзна. Гадаа аав ирчлээ одоо ороод ирчих бах. Тийм болохоор бичлэгээ энэ хүрээ дуусгая. Тэр аав ирж байгаа байхгүй. Мотоциклтай гаднаас ирж. За. Тэгээд хурган гэрийнхэн байхгүй байхад тийсэн ASMR энэ хүрээ дууслаа. Баяртай.